Та прокурорын байгууллагын чигүүр, үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.prokuror.mn цахим хуудаснаас аваарай. Монгол Улсын ерөнхий прокурорын газар. Самацганы үзэгчтэй прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн шин дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлгээр эрүү шүүлт гэж юу болох, эрүү шүүлтээс ангидбайж, урьдчилан сэргийлэхүүднээс прокурорын байгууллага хийж хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаар онцлог үргээр бэлтгэлээ. Өнөөдрийн хүртэл эрүү шүүлт тулгаж, хариг сэрцгийгээр нэр төрийн доромжлон харьцаж, шийтгэх явдал дэлхийн улс орон даяар байсаар байна. Энэ асуудалтай тэмцэх урьдчилан сэргийлэх зорилгоор эрүү шүүлт тулгах, хүнлэг усаар харьцах арга ажиллагааг олон улсын эрх зүгээр хоригдсоор ирсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болсон эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг усаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцаар оролцогч улсуудад эрүү шүүлтэд тэмцэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтэд урьдчиланы улмаас учирсан хохирдыг нөхөн төлөвлөх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу 3 дахь этгээдээс мэдээсэлд мэдүүлэг авах, тухайн хүн буюу 3 дахь этгээдийн үйлдэлсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалалт, ил дал зөвшөөрлөөр тухайн хүн буюу 3 дахь этгээдийн бие махбод сэтгэл санаа хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэлийг хэлнэ. Монгол улс эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг усаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцад 2000 оны 11-р сарын 2-ны өдөр нэгдэн орсон байдаг. Монгол улсын үндсэн хуульд хэнд боловч эрүү шүүлт тулгаж хүнлэг ус хэрцгий хандаж нэр төрийн доромжилж болохгүй гэж заажээ. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж хүнлэг ус хэрцгий хандаж нэр төрийн доромжлохыг хориглов. Сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, хохирогч гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг усаар харьцаж нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаа, хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно гэсэн байдаг. Улсын ерхий прокурорын 2019 оны 6 дугаар сарын 3-ны А/42 дугаар тушаалаар эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг улсын ерхий прокурорын ордогч Чинбатар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял идлүүлэх ажиллагааны явцад хүний эрхийг зөрчих, эрүү шүүлт тулгаж хүнлэг ус хэрцгий хандах, нэр төрийн доромжлох зэргээр аливаа хэрэг зөрчил гаргахгүй байх. Энэ чиглэлээр тавих прокурорын хяналтыг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Монгол Улсын ерөнхий прокурор томилогдсноос хойш эрүүдэн шүүх асуудалд анхаарал хандуулж 4 сард Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар хэр хүртэл мөрдөн байцаалтын шатан шалгагдаж байгаа этгээдүүдэд тэдгээрийн эрхийг хэрхэн хязгаарлаж байгаа энэ хууль ёсны байж чадчихна эсхийг тодруулах зорилгоор улсын хэмжээнд шалгалтыг зохион байгуулсан. За тус шалгалтын дүнг нэгтгэн улсын ерөнхий прокурорын 6 дугаартаа албан даалгавар гаргаж нийт нийслэл тээвэр, аймаг нийслэл тээвэр дүүргийн прокуроруудад албан даалгаврын хүрээнд чиглэл өгөн ажиллаж байна. За дээрх чиглэлийг улсын ерөнхий прокурорын газраас улирал бур нэгтгэн хийж гүйцэтгэж байгаа ажил, авж байгаа арга хэмжээ, зохион байгуулалтыг үзэж шалгалаа. За мөн сая 10 сард улсын ерөнхий прокурорын хэлтсийн дарга нараар удирдуулсан ажлын хэсэг гарч нийт прокурорын байгууллага орон нутгийн нэгжүүд дээр очиж дээрх албан даалгаврын хэрэгжилтийг мөн нэгтгэж дүгнээд байна. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс дээрх төрлийн эрүүдэн шүүлт нь за аль байгууллагт ямар шатанд ямар хэлбэрээр гараад байгааг тогтоох зорилгоор улсын хэмжээнд дахин хамтарсан удирдамжаар шалгалтыг явуулж байна. За дээрх шалгалтын үр дүнд судалгааны үр дүнг нэгтгэн дээрх зөвлөлөөс 2020 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох ийм зорилготойгоор дээрх шалгалтыг явуулж байна. Эрүү шүүлтийг бие махбодын сэтгэл санааны эмнэлгийн гэж 3 ангилдаг. Энэ төрлийн эрүүгийн хэргийг шийдвэрлсэн байдлаас харахад эрүү шүүлтийг зөвхөн бие махбодын эрүү шүүлтээр төсөөлж сэтгэл санааны эрүү шүүлтийг төдийлөн анхаарахгүй байх явдал байсаар байна. Хоригдсон болон саатуулагдсан шалгагдж байгаа хүн эрхэнд зөрчигдсөн гэж үзвэл дээд чатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.
Баривчлах цагдсан хорих ажиллагаанд прокуророос тавих хяналтыг сайжруулах, аливаа хэлбэрийн эрүүл шүүл тулах явдлыг гаргуулахгүй байх. Хорих анги, цагдсан хорих, баривчлах байрны ахуйн нөхцөл тавих хяналтыг сайжруулах, ажлын чанар, үр төлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар Улсын ерхий прокурорын 2019 оны 06 дугаартай албан даалгаврыг Харьяа прокурорын газруудад хүргүүлсэн. Албан даалгаврын хэрэгжилтийг улсын хэмжээнд судлахад 2019 оны 9 дугаар сарын байдлаар аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, Сумдундын прокурорын газрын хэмжээнд нийт 90 шүүхтэй холбоотой 127 гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авч 54-т нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж 71-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлсэн бол 34 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хорих анги, цагдсан хорих, баривчлах, саатуулах байранд хоригдож байгаа иргэнээс тухайн анги байрны үйл ажиллагаа албан хаагчийн харилцаатай холбоотой гомдлыг прокурорт шууд хүргүүлэх байдлыг бий болгох зорилгоор Улсын ерхий прокурорын 2018 оны А/111-р тушаалаар гомдол хүсэлтийг шууд хүлээн авах тухай хайрцаг ажилуулах журмыг батлаж шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын Харьяа хорих анги, цагдсан хорих, барьцлах төв байрнуудад байрлуулан хяналт тавьж ажиллаж байна. 10 хоног тутам шаардлагатай бол тухай бүр өөрөө биечлэн ирж онгойлгон авдаг. Энэхүү хайрцаг маань ямар учиртай бэ гэхээр тухайн хорих ангийн албан хаагчийн харилцаа ёс зүй, за эрүүдэн шүүж байгаа янз бүрийн хэлбэр байгаа эсэх тухайн хоригдож байгаа этгээд болгон хоригдлууд холбогдох байгууллага албан тушаалтанд ангийн захиргаагаар заавал өргөдөл гомдол хүсэлтэд хянуулж явуулдаг. Тэгэхээр янз бүрийн одоо хүний эрх зөрчигдсөн асуудал байдаг юм уу, өөрийнх нь эрх хэрэгжүүлээ зөрчигдсөн асуудлууд байвал тэрийг одоо ямар нэгэн байдлаар одоо хин нэгэн хүнд хянуулахгүйгээр шууд прокурорт одоо тэр хүсэлтэд гаргах нөхцөлийг нь бол бүрдүүлж өгсөн ийм хайрцаг байна. За энэхүү хайрцаг нь бол Улаанбаатар хот болон одоо улсын хэмжээнд байгаа бүх хорих ангиудад энэхүү хайрцгийг бол суйрлуулсан. Сүүлүүд яг энэ хайрцгийг суйрлуулснаас хойш ингээд ирж байгаа гомдол хүслүүдийг хараад тахт бол өөрсдийнх нь нэр усаа бичээгүй, он сараа бичээгүй тэгээ хин гэдэг хүнээс ямар асуудал яасан нь бол тодорхойгүй тийм юмнууд бас ирдэг. Гисэн хэдий боловч тэнд бол дурддагдсан зөрчил байж болох юм дээр бол прокурорууд хяналтаа чиглүүлээд зөрчлийг арилгуулах чиглэлээр бас ажил хийдэг. Мөн прокурор нь цагдсан хоригдож буй яллагдагчтай 14 хоног тутам уулзаж эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой холбогдуулан гаргасан гомдол хүсэлтийг хүлээн авч хэргийг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч байна. Эрүүл шүүл тулгсан талаарх гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага хүлээн авсан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бол дээд шатны прокурор заавал танилцж байна. Улсын ерхий прокурорын 2017 оны А/57 дугаар тушаалын хавсралдаар мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг баталсан бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна. Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага нь гэрч, хохирогч, шинжээж, сэжигтэн яллагдагчаас мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааны хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл шүүлд хүнлэг ус харьцаанаас ангид байх, хүний эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн. Прокуророос шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын Харьяа хорих анги, цагдсан хорих болон баривчлах байрны ахуйн нөхцөл, баривчлах, цагдсан хорих, тасан сэргийлэх арга хэмжээний хууль зүйн үндслэлийг шалгах ажлыг үе шаттай тогтмол зохион байгуулж байна. 2019 оны 4-р сард хийсэн шалгалтаар зарим хорих ангиудад цонхохгүй, агааржуулалт муутай, хяналтын камергүй, хог, хаяг дугааргүй, зориулалт нь тодорхойгүй өрөөнүүд цөөнгүй байсан. Эрүүдэн шүүхээс ангид байх, хүний эрхийг хангах ажлын хүрээнд нийт 20 анги байгууллагад прокурорын зөвшөөрөл олгох ажил хийгдсэн байна. Цагдаа хорих байруудад мэдүүлэг авах өрөөг улсын ерхий прокурорын баталсан стандартын дагуу тохижуулж үйл ажиллагаа ашиглагдаж байгаа. За энэ өрөөнд мэдүүлэг авахд тохирно гэсэн зөвшөөрлийг тухайн аймаг орон нутгийн прокурорын байгууллагаас олгож байгаа. За энэ өрөөнд тодорхой хэмжээгээр дуу тус гарлах, тухайн хоригдсон этгээдийн мэдүүлэг өгөхөд аюулгүй байдлыг хангах, бүх нөхцөлийг хангахын зэрэгцээ мөрдөн байцаагч, мөрдөгчийн үйл ажиллагаанд давхар хяналт тавих. За ямар нэгэн байдлаар дарамт шахалт учруулсан өрөө шүлд тулгаж гин үү гэдэг дээр нь хяналт тавих, дуу дүрсний хвшлэг хийгдэх юм төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. За манай хорих байгууллагуудын хувьд бол нийт хорих анги байгууллагууд бүхэлдээ телекамерын хяналтанд үйл ажиллагаа явуулж байна. За телекамерт бичигдсэнээр тухайн анги байгууллагад эрүүл шүүлд тулгах
ямар нэгэн байдлаар зөрчлийн шинжтэй үйл ажиллагаа явагдсан бол тухайн телекамераар болсон процесс бичигдэж хадгалагдаж баримтжуулагдаж явдаг учраас албаагчдын хувьд өөрсдөө давхар хяналтанд үйл ажиллагаа явуулж байна л гэсэн үг. Тухайлбал Цагдаа хорих 461 дугаар ангид улсын ерхий прокурорын тушаалаар батлагдсан мэдүүлэг авах хүрээнд тавигдах шаардлагын дагуу нийт 9 өрөөх тогтжуулжээ. За ингээд мэдүүлэг авах өрөөний бол зөвшөөрлийг 2019 оны 7 сарын 31-ний өдөр нийслэлийн прокурорын газраас өгсөн байгаа. Энэ нь бол нэг жил болгон энэ мэдүүлэг авах өрөөний стандарт шаардлагыг холбогдох прокурорууд бол шалгаад тэгээд энэ зөвшөөрлийг бол өгдөг байна. За энэхүү өрөө нь бол өөрийн бас тавигдах шаардлагатай байгаа. Хүнээс одоо мэдүүлэг авахд янз бүрийн тэр орчин ахуй нөхцөлийн сэтгэл зүйн янз бүрийн дарамт шахалт үзүүлэхгүй байх ёстой. Тэгээд энэ өрөөнд бол ингээд байгалийн гэрэл нэвтэрдэг. Тэгээд дээр нь бас агаар жуулагчтай. За хүний тухайн хүн одоо мэдүүлэг өгж байхад тэр хүн бол өөрөө хэрэгтэй янз бүр хэрэгч шалгаж байгаа учраас тухайн хүний бас аюулгүй байдлыг хангаж хяналтын камераар бол давхар хянаж яадаг. Хяналтын камерууд нь бол 24 цаг бичлэг хийн. Тэгээд энэ сандлыг бол бас ингээд ханаас бэхэлцэн. Бас дээр нь хэдийгээр нөгөө эрүүдэн шүүх нөхцөлийг хангацсан тэрний эсрэг байгаа боловч бас энэ ажил алба хийж байгаа ажиллаа хийж байгаа хүмүүс бас аюулгүй байдлыг хангаад энэ сандлыг ханд эхлээд за ингээд энэ компьютер техник тоногдох хөрөмжийг бол тухайн одоо мөрдөн байцаа хэрэг бүртгэл мөрдөн байцаа ажиллагаа явуулах хэрэгтэй байгууллагуудаас өөрсдөө ингээд бас тогтжуулаад ингээд энэ өрөөнд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Өсвөр насны хүүхдээс буюу мэдүүлэг авах өрөөг бүрэн хэмжээнд бол тогтжуулж энэ жил бол ажиллаулж байгаа. Тэгээ энэ өрөөнд бол мөн нийслэлийн прокурорын газраас бас мэдүүлэг авах стандарт шаардлага А57 тушаалын стандарт шаардлага бол хангаж ийн гэж үзэж зөвшөөрөл өгсөн байна. Тухайн өрөө нь яг өөрөө гэхээр хүүхдийн насны онцлог, сэтгүүн онцлогт таарсан бас тухайн хүүхдэд янз бүрийн айдас төгшүүр төрүүлэхгүй тийм орчныг бас бүрдүүлсэн байх шаардлагатай учраас одоо хүүхдийн өөрийн насны онцлогт таарсан ном тэгээд мэдүүлэг авж байгаа сандлын хэлээр бөөдөм тэгээд энэ өрөөнд орж ирээд ямар нэгэн байдлаар юм сэтгэлийн дарамт авахгүй бол тэр нөхцөлийг бол бүрдүүлсэн л гэж бол ойлгож болно. Тэгээд бол одоо аль бис зөвшөөрөл аваад өсвөр насны хүүхдүүдийн мэдүүлэг хуваалцалтыг бол тэр өрөөнд хийгээ явж байгаа. Улсын ерхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах болон ял илүүлэх ажиллагаанд хяналт тавих хилтэс самтран шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа хорих анги, Цагдаа хорих болон баримтлах байрны ахуй нөхцөл, баримтлах Цагдаа хорих татсан сэргийлэх арга хэмжээний хууль зүйн үндслэлийг 2019 оны 4-р сарын байдлаар шалгасан. Шалгалтын явцад баримтлагдсан буюу Цагдаа хоригдож байгаа нийт 35 с жигтэн яллагдагчаас гаргасан эрх бүхий байгууллагын мөрдөгч хорих ангийн ажилтан нар айлган сүрдүүлсэн, хил амаар доромжилсан, дарамтлсан, хүч хэрэглэж биед нь халдсан, баримтлах болон Цагдаа хорих хугацааг хэтрүүлж сэтгэл санаа, бие махбодын хувьд эрүүл шүүл тулгсан тухай гомдлыг хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд илэрсэн зөрчлийг арилгуулахаар шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газарт прокурорын шаардлага хөрвүүлсэн. Албаагчдын маань хүний эрхийн тухай ойлголт бол нэлээд өөрчлөгдсөн. Нийт анги байгууллагууд дээр одоо бол яг эрүүл шүүлтээр тулгагдсан байна. Миний эрхийг ингэж зөрчлөөч гэдэг юм уу, ноцтойгоор зөрчлөө гэсэн ийм гомдол бол жил ирэх тусам энэ гомдол нь бол багасж байна. Гэхдээ эрүүл шүүлт тулгах тухай ойлголт болон ёс зүй харилцааны стандарт зөрчигдсөн тухай гомдлыг бол ялгаж залгах ойлгох хэрэгтэй байна. Хэд хэдэн Цагдаа хорих байр дамжуулан гэр бүлээс нь алсан хорих нь хүнлэг ус харьцаанд суурилсан эрүүл шүүлтийн нэг хэлбэр юм. Эрүүгийн хэрэгт холбогдсон шалгагдж байгаа хинч гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, эргэлт авах, өмгөөлөгчтэйгээ тухай бүр ганцаарчлан уулзах, цаг алдалгүй хууль зүйн тусалцаа авах зэрэг олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулсан эрхтэй бөгөөд энэ эрхээ эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагааны явцад баталгаатай илэх ёстой байдаг. Эрх нь хязгаарлагдсан хоригдогчдын хоол хүнс, ундны усны хангамж, хувцас, ариун цэвэр болон эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх. Төрөл садан ойр дотны хүмүүсээс эргэлт уулзалт авах эрхийг хязгаарлах зэрэг нь эрүүл шүүлтийн хэлбэрт багтдаг. Шүүхээр ял шийтгүүлж хорих ял авсан болон Цагдаа хорих, баримтлах, саатуулах байранд хоригдож байгаа иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй.
Энэ байдалд мөн прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх эрхийн газрын харьяа цагдан хорих 461-р ангийн эмнэлэг мөн 401-р хаалттай хорих анги нэгдсэн эмнэлгээс эрхэн хязгаарлагдсан хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, өвчний оншийг эрт үед нь илрүүлэн онцлох, өвчнөөс өрчин сэргийлэх чиглэлээр ажилладаг байна. За 401-р хаалттай хорих анги нэгдсэн эмнэлэг маань шүүхэн шийдвэр гүйцэтгэх эрхийн газрын харьяа нэгдсэн эмнэлэг юм аа. Тэгээд нэгдсэн эмнэлэг маань үндсэн 4 тасагтай дотор мэдрэл, мис, засал, онш зүй гэсэн тасгуудтай. За хэвтүүлийн эмчлэх үндсэн 3 тасагт нь бол жилдээ 3500-аас 4000 орчим өвчтөн хэвтэ эмчлэгддэг. За 2019 оны яг энэ 11 сарын байдлаар бол одоо нийт 3569 өвчтөн хэвтэ эмчлэгдээд байгаа. За одоо болохоор нийт 21 эмч ажиллаж байгаа. Нарийн мэргэжлийн эмч нарын баг гэж байдаг. За энэ баг маань жилдээ 2 удаа хорих ангиудаар бол улсын хэмжээний хорих ангиудаар одоо урьдчилан сэргийлэх гүйцэтгэлийг төлөвлөөний дагуу зохион байгуулж явж ажилладаг. За нийт хорих ангиуд дэх хоригдлуудыг бол бүгдийн эмч нарын үзлэг шинжилгээ онцлогоонд хамруулж эндээс бол илэрсэн одоо өвчтөе онц тодруулах шаардлагатай өвчтнүүдийг нэгдсэн эмнэлэгтээ одоо шаттараалан хэвтүүлэн за эмчилгээ онцлогоонд хамруулж цаашдынх нь одоо эмчилгээ эрүүл мэндийн талаас бол асуудлыг шийдвэрлэж эмчилгээ. Эмнэлгийн маань үйл ажиллагаа эмчилгээ онцлогоо за хариуцлага хамгаалалт болон бусад үйл ажиллагаанд болохоор нийслэлийн прокуророос болохоор хяналтын прокурор хяналт тавьж тухайн төлөвлөгөөт одоо шалгалт болон бусад үед нь бол ирж хяналтаа тавьж ажилладаг. 2018 оны 10 сард анх энэ эмнэлэгтэр ч оншоо тогтоолгосон. Муруу бүслэгийн язарын хор тавцаг гэдэг ажлахаар ирж эмчилүүлээд хагалгаанд ороод энэ эмнэлгийн маань бол эмчилгээ үйлчилгээ сайн эмч сувилагч нарын маань цагаан харьцаа байтгай хүмүүс ажиллаж идэг. Прокурорын байгууллага эрүүдэн шүүх аливаа үйлдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн прокурор, мөрдөгч, шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудад эрүү шүүл тулгахаас урьдчилан сэргийлэх, эрүү шүүл тулгах гэмт хэрэг, эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн талаарх сургалтуудыг тодорхой үе шаттайгаар явуулж байна. Тэгэхээр прокурорын байгууллагад 2019 онд эрүү шүүлтэй тэмцэх, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогоо илүү анхааран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Усан ерхий прокурорын газрын сургалтын төвөөс эрүү шүүлт, хүний эрх ба эрүү шүүлт гэсэн сургалтын модулыг бас шинжилгээ ажиллаж байна. Энэ хүрээнд бол эрүүдэн шүүх, эрүү шүүлттэй холбоотой олон улсын эрх зүйн баримт бичгүүд, дээрээс нь эрүү шүүлтийг хэрхэн шалгаж шийдвэрлэх вэ, хэрхэн илрүүлэх вэ, хүний эрхийн зөрчлүүдийн нөхцөл байдлыг хэрхэн ойлгох вэ гэдэг ийм сургалтын модулыг хүний эрхэд суурилсан хандлагаар прокурорууд мэдлэг ур чадвар олох чиглэлээр илүү анхааран ажиллаж байна. Тухайлбал одоо энэ онд бол нийслэлийн прокурорын болон дүүргүүдийн прокурорын нэгжүүдэд хүний эрх ба эрүү шүүлт гэсэн ийм сургалтын модулыг нийт прокурор ажилчдад зориулан сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа юм а. Прокурорын байгууллагын цахим сургалтын хэлбэрийг бид нэвтрүүлсэн байгаа. Энэ цахим сургалтын хэлбэрийг илүү сайн буюу зайнаас сургах онлайн сургалтын хэлбэрийг илүү өргөжүүлээд энэ онлайн сургалтаар орон нутагт байгаа, за хязгаарт байгаа сум дундын прокурорын газрын прокурорууд болон хязгаарын амигт хяналтын одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажилладаг прокуроруудад мэдлэгийг хурдан хугацаанд хүргэх зорилгоор мөн одоо энэ эрүү шүүлтэд тэмцэх, урьдчилан сэргийлэх, тэдгээрийг илрүүлэх чиглэлээр сургалтын модулуудыг видео хэлбэрээр хүргэнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаамаа. 2019 онд сургалтын төвөөс хүний эрх, эрүү шүүлт сургалтын гарын авлага модуль боловсруулан ажилласан байна. Энэ хугацаанд нийт 6 удаагийн 12 цагийн сургалтыг эрүү шүүлтийн талаарх үндсэн ойлголт, түүнтэй холбоотой олон улсын гэрээ конвенцийг хэрэглэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд нийт 67 прокурор, ажилтан, 87 мөрдөгч, зөрчлийн хэрэг бүртгэгч, 30 орчим шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хорих ангийн дарга,
алба хаагчид сургалтанд амрагдсан бол орон нутгийн прокурорын газрууд хяналтын харьяа газрын алба хаагч нарт мөн сургалтыг зохион байгуулсан байна. Монгол улс ирээдүйн шүүхээс ангид байх олон улсын конвенцэд нэгдэн орсон үүргийнхээ дагуу прокурорын байгууллага гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэл олж авах, хэрэг хүлээлгэх зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүнийг ирээдүйн шүүх хүнлэг бусаар харьцах, дарамт шахалт үзүүлэхээс өршлөн сэргийлэх үүднээс тодорхой үр дүнтэй ажил арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа. Түр баяртай. Та прокурорын ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилах хариуцлага, ёс зүйн талаарх гомдол мэдээллийн 1819 дугаард ирүүлээрэй. Таны өгсөн мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын ерөнхий прокурорын газар.